За тэр guys би биш үү? Үсээ нилээд суулсан. Бараг хусуулсан. Битгий зочоорой. Окей? Зочоохгүй тул би та нарт ингэж сануулж байгаа шүү. Бүр нилээн багсгасан байгаа. Бэлтүү guys. За би гарлаа шүү заяа. 3 2 1 Yeah. No. Ямар дажгүй үсээ ийм болголоо. Нилээн багасгасан. Нилээн багас бараг хаалцсан болсон. Бараг л хаалцсан болсон шүү цаачаа. Ямар guys цочоог үстэй. Айгааг үстэй. Айлхаг үстэй. Та нарыг. Даны иймэрхүү. Даны иймэрхүү болцсон шүү цаачаа. Тэгэхээр та хэдийн зарим намайг түш яагаад үсээ ийм амар огцон багасгачих вэ гэж бодож иж магадгүй. Тэгээ би ер нь та нарт бас инстаграмаар хэлж байна те. Үсээ хусуулах уу, байх уу гэж сүүлийн баг хэдэн сар ер нь бол бодсон. Учир нь бодох нь хайшаа чи ер нь ингээд айгүй хурд дуурайдаг болсон. Сүүлийн жил. За нэг хэдэн сарын турш ч юм уу. Тэгээд би ингээд шалтгааныг бодлоо л доо. Шалтгааныг бодсон чинь та нар мэдж байгаа би хүүхний хөгжлийг ингээд хөгжлийн ямар нэгэн аргууд гэдэг ч юм уу те хүүднэр шүрт орох эсвэл юу гэдэг зөв хооллох бэлтгэл сургуулалт яг бүгдийг нь амьдрал дээрээ ингэж дуршаад нэлээ удаж. Тэгээ миний хамгийн түрүүлж анзаарсан зүйл нь юу вэ гэхээр штэ. Бэлтгэл хийгээд хүүднэр шүрт ороод ингээ яг зөв хэмнэл рүү орохороо хүний дааврын хэмжээ өөрчлөгдөөд тэгээд ус ургалт айгүй хурдан явагддаг юм гэдэг би ухаарсан. Тэгээ сүүлдээ бараа ингээд үсээ ингээд амхандаа л багасгаад идэв. Багасгаад байгаа мөртлөө мэдгүй нэг бараг л нэг 10 оны дараа ургаад байгаа юм хэшин. Үс, хумс тэгээд сахлаа би хэрэг 3 хоног авахгүй бол бараг та нар намайг танихгүй. Тэгээ хөмсөг хүртэл би ингээд хөмсгний зэрлэгээ бараг 7 хоног болгон авахгүй бол та нар өмнөх бичлэг дээр энэ түвшин илүү гарсан хүмүүсийг авчих юмсан гэх. Харин чинь би амхандаа аваад байгаа байхгүй. Би амхандаа хөмсгнийхээ зэрлийг зулгаагаад байгаа байхгүй. Тэгсэн ч гэсэн аюу хурд ургаж байна. Тэгээ би хэрэг ингээд судалсан л та ингээд зөв хооллоод бэлтгэл хийгээд ингээд явхлаар хүний биед ялангуяа эрэгтэй хүний биед тестостероны хэмжээ өөрчлөгддөг. Одоо кератин гэх мэлчсэн тийм. Тэгээ кератин нь болохоор үс хумсны ургалтанд бас нөлөөлдөг. Тэгээ тийм учраас сүүлийн хэдэн сар бол миний энэ үсний ургалт ер нь бол нэлээд хурцсныг би анзаарсан. Тэгээ сүүлдээ ингээд баг ингээд оройн унтахад ингээд үс аягүй их ингээд өвтгөн ууршиж байгаа болохоор ингээд надад аягүй ингээд ядаргаатай санагдаж байгаа хгүй сүүлдээ. Зүгээр сайхан ингээд тухсаа ичмаар санагдаад байдаг. Тэгээд ингээд ганц цаана байгаа айцны юу гэхээр хусгаар надад цохгүй бол яах вэ гэсэн асуудал гарч ирсэн. Тэгээ би баг бахта хидтэй юм мэдгүй. Ямар ч нэг 10 хидтэй бахта үхсээ нэг хусуулж ирсэн. Тэгэд бол би амар царамт болж ирсэн байхгүй. Тэгээ би ингээд эргэн тойрондоо ингээд байгаа хүмүүст үхсээ хусуулаа гэж хэлэхээр ерөнхийдөө жоохон татгалцсан маягтай. Намайг ингээд би ингээд үхсээ хусуулахаараа ингээд царамт болчтой юм аа гэхээр тэгвэл тийм юм шүү гэдэг ч юм уу те. Чи ингээд бичлэг хийдэг хүн ингээд юу гэдэг те мэдгүй ингээ баг ингээ хүмүүс ингээ чамаа цухтаач нэг ухааны юм бодогдуулаа. Тэгээ би өөрөө ч гэсэн ер нь ингээд миний амьдралд ямар өөрчлөлт гарах бол гэдэг ингээд мэдгүй ингээ ямар ч шаардлагагүй зүйлс толгойд орж ирээдсэн баггүй юу. Энэ бол бүгдээрээ хүний амьдралд ямар ч хэрэггүй бодлоо тийм үү. Бусад хүмүүс намайг юу гэж бодох бол миний өсний засалтыг юу гэж бодох бол хүмүүс таалагдахгүй бол яана гэдэг ч юм уу те нэг тийм нэг хөрхөө тийм нэг юм байгаад байгаа байхгүй бүр нэг бодлоодын цаана. Тэгээд ингээд үс айгүй урт ураад тэгэхээр үсээ ингээд үсэндээ амхандаа анхаарал тавих шаард гарна тийм үү. Манай эдитер сайн мэдж байгаа ингээд бичлэг хэлэхээр үс рүүгээ ингээд хараад үс ямар бол гэл заримдаа үс нь нэгтэйш болчихно. Буцаад нөгөө байна өрөөрөө явж ингээд гээл мэдгүй ингээд айгүй тийм анхаарал тавих ерөн шаардлага гараад ирчихэж байгаа байхгүй. Тэгээ би ингээд өгчтөр ингээд зүгээр үсээд суулах гэж ороод суучаад би ингээд бодсон байхгүй. Надад анхаарал тавих үсгүй болчвол бүр амар юм шүү те. Тэгээд би ягаад ч юм шууд хусуулахар шийдсэн. Хусуулахар ч яах вэ? Миний хусаагүй л байна л да. Гэтэ ер нь бол шууд уулаар ингээд ерөнхийдөө бүгдийг авчих гээл. Энэ бол яах вэ зүгээр ингээд засаж яхад нь үс засаж яхад нь найтаацсан сэтгэл зүгээр ингээд засаж чинь. Чүү гэнэ. Ингээд найтаадсан чи энэ өөр ингэ сэтгэлсэн ах. Тэгээ би ингэ тайлан дашин чи үгүй нэр дажгүй ч юм уу сэтгэлсэн. Тэгээ яг миний сэтгэл юу вэ гэхээр яг үсээд суусныхаа дараа ингэж авсныхаа дараа яг миний бодсноос
хамаагүй дээрсэн, хамаагүй дайжгүй байсан. Тэгээ одоогийн байдлаар баг би цаашдаа ч ер нь иймэрхүү үстэй эсвэл бүр багасгадаг ч юм уу те баг иймэрхүү бага үстэй байснаа гой санагдаж байна. Одоогийн байдлаар тэр яванд яахыг би мэдэхгүй. Усанд ороход баг амар шампунь хэрэглэхгүй шууд баг биенийхээ дүүш юугаар ингээл баг цугтна гэдээ угаачихд бол баг амар. Тэгээ хуучны нөгөө их үстэй байхад нөгөө мэдэрдэг байсан тийм нэг халуун мэдрэмж нөгөө өвтгөн үс ингээл орой унтах гэж яхад нэг л сонь халуун юм шиг санагддаг ус. Тэр мэдрэмж бол арилцсан байлээ. Хүчтөр унтахад бол ерөөсөө тийм юу надад санагдаагүй. Тэгээ бид нар ингээд нийгмээ ингээд гоё том зургаар харах юм бол хувь хүмүүс бусдын үзэл бодолт хэд өндөр ач холбогдол өгөх тэр хүчин зүйлс бол миний бол айгүй өндөр юм шиг санагддаг. Тэдний сонь зүйлх юм бол яг миний амьдрал гэх юм уу те энэ бас айгүй тийм илүү тоодч юм шиг бас ажилладаг ус. Яа тэгэхээр би хуучин Монголд байхдаа нэг хэсэг модель хийж үзсэн. Тэгээд ер нь би залуу учраас зөвхөн нийгмаараа дагнаж биш олон зүйлээрээ дагнаж явахыг боддгоо. Модель хийхлээр ингээд хүмүүс ингээд завир өмсчихэд ч юм уу те ингээд ямар нэгэн ажилд сонгогддог. Тэгээд юу гэдэг зарим хүмүүс ингээд хитрхи өндрөөсөө ч юм уу хитрхи наамханаас эсвэл царайнаас мэдгүй ингээд төрөлхийн ямар нэгэн хүчин зүйлсээ шалтгаалаад ажил авдаггүй гэдэг ч юм уу те гологддог гэдэг ч юм уу те энэ зүйлсийг өөрөө ингээд биеэрээ туулаад ирсэн болохоор яг ингээд яг нийгэм дотор байгаа энэ хүний гаднах үзмжээр нь дүгндэг энийг бол яг ингээд биеэрээ амсаад үдцэн учраас яг энийг ингээд норм ингээд хэвийн зүйл ингээд хүний гаднах төрхөөр нь одоо юу гэдэг те дүгнэх эсвэл ингээд өөрийнхөө хүснээрээ байлгахыг хичээх гэдэг ч юм уу те энэ зүйл ихэд ингээд миний хувьд ингээд норм болоод ингээд ирсэн баггүй. Тэгээ сая таад харж байх нөгөө гудамж нь Улаанбаатарт нөгөө гудамжны загварын шоу болсон юм да би бас мэдгүй фэйсбүүкээр хэдэн зураг харсан. Тэгээд зарим зурнуудад аюу шүүмжлэлтэй байлаа. Юу гэдэг эрэгтэй хүн эмэгтэй хүний хувцс өмсөөд гэдэг ч юм уу те. Тэгээд ингээд тэр дунд ингээд янзан бүрийн стилтэй залуучууд байгаа хөх. Тэгээд би хараад ингээд юу гэж бодсон бэ гэхээр миний үед хүртэл одоо ингээд миний үед гэж ярих жоохон сонин сонсож байгаа ч магадгүй та нарт миний үед гэдэг нь одоо чинь юу вэ? Намайг 18 байхад гэж бодохоор энэ чинь 10 гаруй жилийн өмнөх юм болчих жоохоо. Намайг ингээд 18 мэдэртэй байхад хэрвээ юу гэдэг эрэгтэй хүн эмэгтэй хувцс өмсөд ингээд явхад бол нийгэм шал өөр хүлээж авах байсан тийм. Надаас бүр 10 жилийн өмнөх дээд үеийнхэн хэрвээ ингээд эрэгтэй хүн эмэгтэй хүний хувцс өмсөхлөөр бүр ингээд нийгмийн бүр цочрлолд оруулах баг шинжийн юм болох байсан тийм үү. Тэг яг би хувьдаа бол ингээд эрэгтэй хүн эмэгтэй хүний хувцс өмсөд ингээд явахыг бол нэг дэмждэггүй ч гэсэн яг нийгмийн нормыг эвдэж хувь хүмүүс хүснээрээ гоё уян хатан байх, хүснээрээ байх тэр эрх чөлөө гэдэг зүйлийг илүү тодтогч бас ингээд бас эрэг утгаараа ч гэсэн нэлээд зүйлс байгаа гэж бодогцсон. Тэг би яагаад энэ талаар ярьж байгаа вэ гэхээр би ингээд үсээ одоо ингээд бүр ингээд зүгээр ингээд уул тавиулаад авснаас хойш мэдгүй нэг илүү өөрийнхөөрөө байгаа юм шиг зүгээр л өөрийнхөөрөө байгаа юм шиг нэг тийм мэдрэмж төрж байгаа байхгүй аюу сонио. Би өмнө бол өөрийгөө бүр ингээд бусдын үйлс бодолд юусаа автагддгүй нөхөрл гэж ер нь бол боддог байсан. Гэтэ ингээд үсээ ингээд суусны дараа энэ бол нэг том юм шиг л дээ. Та нарын зарим ч хувьд бол энэ түшиг юм зүгээр нэг үсээ нэг жоох багсгачаад юу сүр юм яриад нэ гэж бодож иж магадгүй. Гэтэ миний хувьд бол зүгээр л нэг тим мэдрэмж төрсэн байхгүй. Илүү зүгээр л яг өөрөөр авч. Зүгээр л өөрийнхөөрөө. Тэгээд яг тэр утгаараа ч гэсэн ер нь аюу гоё сэтгэл хангалуун байгаа. Аюу үсэндээ шинэ үсний засланд аюу сэтгэл хангалуун байгаа. За тэгээд guys өөрийнхөө шинэхэн үсний засланда төрсэн сэтгэлээ зүгээр л та нартай хуваалцъя гэж бодсон. Тэгээд дараа юмсаар уулзлаа. Түр баяртай залуусаа.